За манай уран сайхны гимнастик бол их онцлогтой спорт л да. Дан охид хүүхдүүд эмэгтэйчүүд хичээлдэг тийм сайхан спорт байгаа. Манайх 4-өөс дээш настай хүүхдүүдийг бол сонгон шалгаруулж авдаг. Энэ зааландаа бол спортын зэрэгтэй тамирчид маань хичээлдэг байгаа. Өдөр гэсэн 2 ээлжээр 1 дахь, 3 дахь, 5 дахь, 4 дахь, 2 дахь, 4 дахь хагасан гэсэн 2 өдрөөр хичээлдэг байгаа. За шалгуулж байгаа хүүхдүүдээс бол мэдээж нэгдүгээр эмэгтэй хүүхдээ уян хатан байдлыг шалгадаг, одоо хөдөлгөөний эвслийг шалгадаг, мөн биеийн пропорцийг бол хардаг байгаа. Тэгээд ер нь бол бүх хүүхдүүдийг ялгалгүй авна л да. Гэхдээ тэднийг ангилдаг бид нар дотроо яг спортоор тамирчин болоод явах хүүхэд эсвэл зүгээр одоо илүүдэлжинтэй ч юм уу тийм хүүхдүүдийг эрүүл мэндийн анги гэж тэгж хоёр хувааж авдаг байгаа. Соромлон Балдын мөнх гэрэл 23 дугаар сургуулийн 2-ын В анги. Спортын гимнастик хичээлээ хэдэн жил болж байгаа вэ? 2. Ямар тэмцээнд ороод хэдэн жил болж байгаа вэ? 5. Гадагшаас тэмцээнд явсан тийм ээ, хаашаа явсан дээр гадагшаа явсан чинь гоё юм. Гоё эсэ. Манжуур Новосибирск хот руу явсан. Хүүхдүүдээ над чиг ингэж уран гимнастикаар хичээллээрээ охтуудаа. Намайг Хашуутын Ундрам гэдэг. Би одоо 16 настай. Шинжлэх ухааны технологийн ахлах сургуулийн 11-р ангид сурдаг. 7 настайгаас хойш уран сайхны гимнастикаар хичээлсэн. Тэгээд 15 настайдаа спортын мастер цолгосон. Ямар одоо тэмцээн оролцооноос тастай гимнастик төдөлд ямар тэмцээн оролцоонд оролцож байна? Улаанбаатар хотын аврах шалгаруулах тэмцээнээс 5 алт, 3 хөрөл медальтай. Тэгээд улсын аврах шалгаруулах тэмцээнээс 3 алт, 3 мөнгөн медаль авч ирсэн. Тэгээд 2016 онд болсон өсвөрийн Аз төв аврах шалгаруулах тэмцээнд шилдэг 15 тамирчны нэг болсон. 7 сард бас нэг Орос албаны улсын Саха хотод болсон хүүхдийн наадмын тэмцээнд оролцож байсан. Энэ спортын хамгийн хэцүү зүйл нь сонголт, хамгийн их төвчээр шаарддаг. Тэр бол хамгийн хэцүү байсан. Нэг хэрвээ жоохон бахтаа маш их сонголт хийж одоо ингээд сонголттой болохоор тэр үедээ амар шантрах үе бас байсан баг зэрэг. Өглөө эрэхтэй ч юм уу тэрийгэ хийхдээ хиймээргүй санагдал тэрийгээ тэгэл давж гарч иж одоо ийм сонголттой. За уран сайхны гимнастикээр хичээлснээр ер нь бол эмэгтэй хүний спорт, эмэгтэй хүн талаас маш гоё бие гоо зүйтэй болно. Мөн бас одоо хүмүүжлэлтэй, төсвөр төвчээртэй одоо амьдрал идэвхтэй, зоригтой болохоор хичээллээрээ энэ спортоор. Тэгээ давуу тал нь болохоор охтууд маань ер нь жоохон эмгтээлэг, уян хатан чанартай, бие зүв авч явдаг. Тэгээ багаар ажиллах чадвартай, төсвөртэй тийм хүн болж төлөвшдөг байгаа. Ар гэрээс бол маш их сэтгэлийн тийм чи чадна, чи бол мундаг гэдэгт нэг тийм юугаар бол сэтгүүгээр бол хандах хэрэгтэй. Тэгэхгүй бол бас шантраад явдаг хүмүүс зөндөө их байдаг л да. Сонголтоос болж сонголтыг бид нар дөнгөж шинээр орж ирсэн хүмүүс бол мэдээж барьж аваад чанга шахаад уйлуулаад тэгээд байхгүй баг багаар дасгаж агаад өөрөөр нь баг багаар сонгож агаад
Тэгээд ойролцоогоор жил мэлгчээсний дараа бол яг нөгөө үндсэн сонголтуудаа хийж эхэлдэг байгаа. Тэр бол хүүхдүүдийг дасгаад спортод дуртай болгоод тэгээд явдаг байгаа ер нь бол тийм.